Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан сургуулийн эмч Уянгаа байна. Энэ удаагийнхаа цахим зөвлөгөөгөөр хүүхдүүд бид хэрхэн эрүүл шүдтэй байх талаар ярилццгаая. Амны хөндий гэж юу вэ хүүхдүүд ээ? Амны хөндий гэдэг нь хатуу, зөөлөн тагнай, эрүү, шүд, жавж, залгуур хоолойноос бүрдэнэ. Амны хөндийгөө хэрхэн эрүүл байлгах вэ? Эрүүл ахуйн дэглэмийг сахих буюу шүдийг бохирдсон үе бүр тогтмол угааж цэвэрлэх хэрэгтэй. Харин шүдийг угаахдаа сайн дарж угаах нь хүчтэй дарж угаана гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ нь шүдний гадаргуу болон хуулийн гэмтэх аюултай байдаг ахна. Шүдний төрөл болон үүрэг. Үүдэн шүд нь хоол хүнсийг хазаж тасалдаг. Соёо нь хоол хүнсийг зууж, зулгаан, бага араа болон их араа нь хоол хүнсийг буталж залгихад бэлэн болгодог байна. Амны хөндийн чухал эргэтэн болох хил. Хил нь хүний дотор эргэтний тол бөгөөд амтлах, ярих, хоол дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг эргэтэн юм. Бид амны хөндийгөө цэвэрлэн ариутгахдаа энэ чухал эргэтнээ мартчихдаг. Батайхүүгийн амны Гадаа шүдээ сайн угаагаагүй болохоор бидний дуртай юм маш их байна шүү. Энд бас байна. Энэ бидний мэддэг хорхоо цоо. Шүд маш их өвдөж байна. Алив ээж нь үзье. Гэрээ. Шүдэн цаарчсан байх шүү дээ. Хурдан шүдний имлэг явъя. Хижээ, энэ имлэг юм уу? Тийм ээ. Шүд өвдсөн үед ирдэг шүдний имлэг шүү дээ. Бата ораарай. Бата, хаан ч өвдөж ирсэн бэ? Шүд өвдөж ирсэн юм аа. Дискүлээ. Батайхүү маань шүдээ бохирдсон тохиолдолд нь угаагаагүй. Шүдний болон амны хөндийн ариун цэврийг сахиагүй улмаас ингэж их өвдөж эмчдэр хүртэл авсан байх шүү дээ хүүхдүүдээ. Шүд өвчлсөн үед мэргэжлийн шүдний эмчдэр очиж зөвлөгөө аван үзүүлэх хэрэгтэй. Мөн кальциар баялаг цагаан идэ, жимс гэн витамин хэрэглэх. Мөн дахин өвчлөгөөс суртсан сэргийлэх хэрэгтэй байна. Эмчтэйгээ хамт байж зөвлөгөөгөө сонссон ухаалаг хүүхдүүдтэй баярлалаа.